Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөвшлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль. За улсын их хурлаас 2012 оны 1-р сарын 19-ний өдөр нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоёр хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж, төрийн албаны ил тод итгэл даах байдлыг хангах зорилгоор нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлан гаргасан байдаг. Уг хууль маань үндсэн 5 бүлэг 30 зүйлээс бүрдэж байгаа. Өнөөдөр бидний үйл ажиллагаанд шууд хамааралтай нийтийн албан тушаалтан төрийн албан хаагч бидний хувьд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөн албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалт, мөн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн талаар бас дэлгэрүүлэн ярилцахаар бэлтгэлээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай уг хуулийн үйлчлэл хамаарлын хувьд бол уг хуулийн 4-р зүйлийн 4-ийн 1-д бол зааснаар энэ хуулийн үйлчлэлд авилгын эсрэг хуулийн 4-р зүйлд заасан албан тушаалтнууд хамаарна гэж заасан бол авилгын эсрэг хуулийн 4-р зүйл 4-ийн 1-ийн 1-д улс төрийн 4-ийн 1-ийн 1-д төрийн улс төрийн захиргааны тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, мөн түүнчлэн хуулийн 4-ийн 1-ийн 2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нэгтлэн бодогч, ахлах нэгтлэн бодогч нарыг бол хуулийн үйлчлэл хамааралд орохоор хамаарагдахаар хуульд туссан зохицуулсан байнамаа. Уг хуулийн хуульд тодорхойлсон гэдэг авч хэрэгэлсэн нэр томьёоны тайлбар бол маш их чухал байдаг. Бид хуульд нийтийн ашиг сонирхол гэж юуг хэлж байгаа юм бэ гэхээр хуулийн 3-ийн 1-ийн 1-д нийтийн албан тушаалтан Монгол улсын үндсэн хууль бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг бол нийтийн ашиг сонирхол гэж хуулийн 3-ийн 1-ийн 1-д тодорхойлсон байнамаа. Мөн нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болох үс эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхол гэж байгаамаа. Дараагийн дугаарт хуулийн 3-ийн 1-ийн 3-т ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болох үс нөхцөл байдал үүсхийг ашиг сонирхлын зөрчил гэж үзэхнэ. Нийтийн албан тушаалтан гэж бол энэ хуулийн 4-ийн 1-д заасан сая миний хэлсэн өөрөөр хэлбэл улс төрийн захиргааны тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан мөн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нэгтлэн бодогч, ахлах нэгтлэн бодогчийг бол нийтийн албан тушаалтан гэж үзэхнэ. Мөн тухайн нийтийн албан тушаалтны эцэг эх, төрсөн ах эгч дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчийн эхнэр нөхрийн эцэг эх, мөн төрсөн ах эгч дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдэг бол хамаарал бүхий этгээд гэж хуульд тодорхойлсон байна. Хуулийн 3-ийн 1-ийн 6-д бол нэгдмэл сонирхолтой этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашигын төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн хуулийн этгээдийг бол нэгдмэл сонирхолтой этгээд
гэж үзэх нэ. За дараагийн дугаарт хуульд одоо бас хэрэглэж байгаа дахиад дараагийн одоо нэр томьёо бол ашигын төлөө үйл ажиллагаа гэж юу хэлэх юм бэ гэж байгаа тий. За компани нөхөрлөл хуваараа эрхлэх аж ахуй зэрэг одоо худалдаа, зээл, санхүүгийн бүхий л одоо төрлийн байгууллагын үйл ажиллагааг бол бүхэлд нь ашигын төлөө үйл ажиллагаа гэж тодорхойлсон байна. За мөн одоо нийтийн албан тушаалт нь тодорхой зориулалтаар үн төлбөргүй. За эсвэл одоо нийтэд санал болгож байгаа одоо хөнгөлөлтөөсөө одоо илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн их үүсвэр эд хөрөнгө шилжүүлэх болон одоо үйлчилгээ үзүүлэхийг бол одоо хандив гэж үзэж байна. За хуулийн 3-1-ийн 9-т одоо бэлэг гэж нийтийн албан тушаалтанд үн төлбөргүй эд хөрөнгө өгөх, үйлчилгээ үзүүлэх за болон одоо эрх шилжүүлэх, үүргээс чөлөөлж за нийтийн албан тушаалтантай хамааралтай бүхий л этгээдийн тусын тулд эрхээс татгалзах зэрэг бусад одоо хэлбэрийн одоо санхүүгийн одоо үр ашгийг бол бэлэг гэж үзэх нэ. За мөн одоо хуульд одоо гарч байгаа бас нэг нэр томьёо бүтээлч ажил. За бүтээлч ажил гэж одоо төлбөр орлого олж байгаа сэтгүүл зүй, утга зохиолын болон урлагийн бүтээлийг бол бүтээлч ажил гэж тодорхойлсон байна. За ашиг сонирхлын зөрчилдөө гэж ойлгогдохуйц нөхцөл байдал гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр за тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд за мөн одоо гишүүнчлэлтэнд хамаардаг холбоо, сан, за хамтын шийдвэр гаргадаг байгууллага, за тэдгээрийн гишүүд, за мөн нэг нутгийн хүн гих зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц этгээдтэй холбоотой асуудлаар одоо үйл ажиллагаа явуулахыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал гэж үзэх нэ. За уг хуулийн одоо 7 дугаар одоо зүйлд одоо бүхэлд нь одоо ашиг сонирхлын зөрчлөөс өрсөн сэргийлэх талаар бол тусгасан байдаг. За мөн одоо хуулийн одоо 7 дугаар зүйлд одоо байгууллагын ашиг сонирхлын зөрчлөөс өрсөн сэргийлэх талаар одоо төрийн байгууллагын хүлээх одоо нийтлэг үүргийг бол тодорхойлсон. За хуулийн 7-гийн 2-ын 2 хувийн ашиг сонирхлын мэдүүлэг ашиг сонирхлын одоо зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдээллийг одоо зохих журмын дагуу байгууллага одоо хүлээн авах, бүртгэх, хянах үүргийг бол хүлээсэн байгаа хуулиар. За мөн 7-гийн 2-ын 3-т ашиг сонирхлын зөрчлийн талаарх одоо мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, за мөн мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээх үүргийг төрийн байгууллагын үүрэг болгож тусгасан байна. За мөн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлэхгүйг эрх мэдлээ одоо хэрэгжүүлэхийг одоо зөвшөөрөхгүй байх. За мөн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс өрсөн сэргийлэх за түүнийг арилгах талаар бичгээр зөвлөмжийг өгөх. За мөн засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн тохиолдолд өөрийн удирдлагад байгаа албан тушаалтанд давхар ажил эрхлэх боломжтой эсхийг шийдвэрлэх. За мөн одоо энэ хуулийн 7-гийн 2-ын 2, 7-гийн 2-ын 3-т заасан одоо шалгалтын явцад одоо альва авилгын шинжтэй зөрчил илэрсэн бол ажилтны тэмцэх газарт шилжүүлэн одоо шалгуулах хүртэлх одоо үүргийг одоо төрийн байгууллага энэхүү хуулиар хүлээсэн байх нэ. За дараагийн дугаарт албан тушаалтанд одоо тавигдах үндсэн одоо 14 хориглолт хязгаарлалтыг бол уг хуульд бол тусгаж өгсөн байгаа. За нэгдүгээрт нь албаны мэдээллийг ашиглахтай холбогдсон хориглолт. Дараагийн дугаарт офшор бүсэд банкны данс эзэмших мөн одоо хөдлөх, үйл хөдлөх хөрөнгийг өмчлөх, хуулийн этгээд байгууллагатай холбогдсон хориглолт. За 3 дугаарт албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт хязгаарлалт. За шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох, за сурчлагаатай холбоотой, төлөвлөлт хэрэгжүүлэхтэй холбогдсон, за төлбөр авахтай холбогдсон, бэлэг авахтай холбогдсон, хандив авахтай холбогдсон, за давхар ажил эрхлэхтэй холбогдсон, за мөн одоо түнчлэн аж ахуй нэгжийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт. За улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавих одоо хориглолт хязгаарлалт. За албан тушаалаас одоо чөлөөлөгдсөний дараах одоо хугацааны
хязгаарлалт за мөн одоо бусад орлогын хязгаарлалт гэсэн одоо үндсэн 14 одоо төрлийн хориглолт хязгаарлалтыг бол албан тушаалтанд энэхүү хуулиар одоо хязгаарласан байна. За тэгвэл ажилдаа тэмцэх авилгын эсрэг хуульд одоо мөн албан тушаалтанд тавигдлах хориглолт хязгаарлалтыг одоо хуульчилж өгсөн байгаа. За авилгын эсрэг хуулийн 8 дугаар авилгын эсрэг хуульд одоо үндсэн одоо 8 төрлийн одоо хориглолт хязгаарлалтыг зогсон байдаг. За нэгдүгüүрт нь албан хаагчдад дарамт шахалт үзүүлэх, хүнлэнгөөс нөлөөлөхийг хориглосон. За мөн бусдад шан харамж өгөхөөр амлах, зуучлах. За албан үүргээ үүсгэхдээ хууль бусаар альва хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгохоор амлах, за бусдын эрхийг хязгаарлах. За дараагийн дугаарт одоо төсвийн одоо болон хандив тусламжийн хөрөнгийг одоо зориулалтын бусаар зарцуулах, за албан үүргээ гүйцэтгэх эсвэл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулах, за бусдаас одоо шан харамж одоо шаардах. За албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа уруулан хэтрүүлэх, за албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, за мөн одоо үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн үндсэн одоо 8 төрлийн хориглолт хязгаарлалтыг авилгын эсрэг хуулиар хязгаарлаж хуульчилж өгсөн байдаг. За тэгвэл эргээд одоо үндсэн одоо уг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийнхаа хуульд заасан 14 хориглолт хязгаарлалтаас одоо төрийн захиргааны мөн одоо төрийн үйлчилгээний удирдах болон мөн одоо нэгтлэн бодох, ахлах нэгтлэн бодох гэдэг одоо манай салбарын одоо албан хаагчдад одоо шууд хамааралтай уг хуулийн одоо үйлчлэл хязгаарлалт туссан албан тушаалтнуудын хувьд одоо тавигдах хориглолт хязгаарлалтын талаар дэлгэрүүлэн хэдүүлээ ярилцъя. Тэгэхээр хуулийн 10 дугаар зүйл за албаны одоо мэдээллийг ашиглахтаа холбогдсон хориглолт хязгаарлалт за 11-д албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах за мөн одоо албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг бол хориглосон. За мөн түүнчлэн одоо энэ хэсэгт статистикийн тухай одоо хуулийн 22 дугаар зүйл дээр за одоо статистикийн одоо мэдээллийг одоо хэрэглэгч одоо мөн одоо өөрөөр хэлбэл статистикийн зорилтоор одоо олж авсан мэдээллийг одоо хууль бусаар одоо задруулах за ашиг олох зорилгоор одоо ашиглахыг хориглосон одоо хориглолт хязгаарлалтыг бол хуулийн 22 дугаар зүйлд заасан байдгийг одоо та бүхэн мэдж байгаа. За дараагийн дугаарт нь мөн одоо хуулийн 11-р зүйлд одоо албан үүргээ үүсгэхтэй холбогдсон хориглолт хязгаарлалтыг одоо хуульчилсан байдаг. За үүнд албан тушаалтан албан үүргээ үүсгэхдээ өөрийн болон өөртөө холбоотой өөртөө одоо хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хүндсэн одоо захиргааны аливаа шийдвэр гаргах, за удирдах, за хяналт шалгалтыг одоо хийх, за мөн одоо хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, за эдгээрийг одоо хилэлцэх, бэлтгэх, оролцох одоо зэрэг аливаа одоо үйл ажиллагааг одоо явуулахыг бол хориглосон. За хуулийн 11-ийн 2-т албан тушаалтанд одоо өөрийн одоо нэгдмэл сонирхолтой этгээдтэй одоо ашигын төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгар болгосноос хойш 2 жилийн хугацаанд одоо тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, за мөн одоо хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, за гэрээ байгуулах зэрэг одоо үйл ажиллагаа явуулахыг бол хориглосон. За дараагийн дугаарт албан тушаалтан тухайн албан тушаалд сонгогдох, томилогдохоос өмнө аж ахуй нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан бол за нийтийн албанд орсон, за эсвэл албан одоо тухайн аж ахуй нэгжтэй иргэний эрх зүйн харилцааг одоо дуусгар болгосноос хойш одоо мөн одоо 2 жилийн хугацаанд тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай холбогдох захиргааны одоо шийдвэр гаргахыг одоо хориглосон. За хуулийн одоо 11-ийн 4-т мөн одоо энэ хуулийн 11-ийн 3-т заасан захиргааны шийдвэр гаргах хязгаарлалт нь одоо төрийн болон орон нутгийн өмч давамгаалсан хуулийн этгээдийн удирдах болон одоо гүйцэтгэх хяналтын байгууллагын гишүүн байсан албан тушаалтанд бол хамаарахгүй байх нэ. За хуулийн 12 дугаар зүйл одоо шийдвэр гаргахад одоо нөлөөлөх хориглолт.
За 12-ийн 1 албан тушаалтан өөрийн болон өөртөө нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, за мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг бол хориглосон байна. За мөн сурталчилгаатай холбоотой хориглолт хязгаарлалт. За хуулийн 13-ийн 1 за албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд албан тушаалынхаа тушаалын байдлаа ашиглан оролцохыг бол мөн хориглосон байдаг. За төлөөлөлтөй холбогдсон хориглолт хязгаарлалтыг бол хуулийн 14 дугаар зүйл дээр тусгаж өгсөн байдаг. За албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг бол хориглож байгаа. За мөн албан тушаалтан албан үүрэгтэй шууд бусаар холбогдох иргэн аж ахуй нэгж байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно. За 14-ийн 3-т бол албан тушаалтанд дараах тохиолдолд иргэн аж ахуй нэгж байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй. Нэгдүгээрт өөртөө нь хамаарал бүхий этгээдийн өмнө. Хоёрдугаарт өөрөө болон өөртөө нь хамаарал бүхий этгээд нь ашиг хүртдэг аливаа аж ахуй нэгж байгууллагын өмнө. Гуравдугаарт албан тушаалтан түүнтэй хамаарал бүхий этгээд нь удирдлага, за хяналт захиргааны ажил эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын өмнө гэсэн үндсэн 3 тохиолдолд иргэн аж ахуй нэгж байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй нэ. За төлбөр авахтай холбогдсон хязгаарлалт. За хуулийн 15-ийн 1 албан тушаалтан албан үүргийг гүйцэтгэснийхаа төлөө альва төлбөр авахыг хориглоно. За мөн хэрвээ хууль тогтоомжоор болон засгийн газар орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахар тогтсон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно гэж хуулийн 15-ийн 2-т бол заасан байна. За дараагийн дугаарт албан үүргийн үүсгэхтэй холбогдсон хориглолт хязгаарлалтын хэсэгт бол мөн бэлэг авахтай холбогдсон хязгаарлалтыг бол бас хуульчилсан байгаа. За энд бол 16-гийн 1 за албан тушаалтан албан үүргийн үүсгэхтэй холбогдуулан бусдаас бэлгийг шууд болон шууд тусаар авахыг хориглосон байдаг. За мөн 16-гийн 4-т гэр бүлийн гишүүд болон төр садангийн хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг нь мөн үйлчилгээний хөлс нь за тухайн албан тушаалтны 1 сарын цалинтай тэнцэх хэмжээс хэтэрсэн эсвэл нэг их сурвалжаас 1 жилийн туршид хүлээн авсан бэлэг үйлчилгээний үн хөлс тухайн албан тушаалтны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүргийг бол хүлээсэн байдаг. За мөн дараагийн дугаарт хуулийн 18 дугаар зүйлд бол давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг бол хуульчилсан байгаа. За албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрөгдсөнөөс өөр ажил албан тушаал эрхлэхийг хориглоно. За өөрөөр хэлбэл хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтны хувьд бол хуулийн 8-ын 2-оос 8-ын 4-т зааснаас бусад албан тушаалтанд дараах ажил давхар эрхлэхийг хориглоно. За нэгдүгээрт нь хууль тогтоомж олон улсын гэрээгээр болон засгийн газраас баталсан журмаар зөвшөөрөгдсөн ажил. За дараагийн дугаарт багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажлыг давхар эрхэлж болно. Үүнээс энэ хуульд дурдсанаас бусад ажлыг бол давхар эрхлэхийг хориглосон байна. За аж ахуй нэгжийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт хязгаарлалтыг мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан байгаа. За хуульд өөрөөр заагаагүй бол саяны дурдсанчлан 18-ын 6 зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагааг гардан эрхлэх болон аж ахуй нэгжийг удирдах, аж ахуй нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг мөн хориглосон байна. За хуульд зааснаар мөн ашиг сонирхлын зөрчлийг
үйл ажиллагаа эрхлэлтэй холбогдуулан үүссэн зөрчлийг мэдэгдэх тайлбарлахыг бол хуулийн 8 дугаар зүйлд заасан байгаа. За 8-1 өөрөөр хэлбэл албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, за хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, за эдгээрийг хилэлцэх, өөрөөр хэлбэл дээр дурдсан хориглолт хязгаарлалтын өмнө хориглолт хязгаарлалтад туссан үйл ажиллагаанд оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг илэрхийлсэн мэдэгдэл тайлбарлыг тухайн бүр гаргаж өгөхөөр заасан байна. За албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн үүсч болцсошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс нь өмнө гүйцэтгэхээс татгалзаж, за энэ тухай эрх буй байгууллага албан тушаал бичгээр эсвэл захин хэлбэрээр мэдэгдэх бол үүрэгтэй. За мөн ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэгдэж байгаа. Бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага албан тушаалтанд бол мэдэгдэж болно. За дараагийн дугаарт ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх хэсэг шийдвэрийг нэн даруй бичгээр эсвэл захин хэлбэрээр гаргах үүрэгтэй байх нэ. За тэгвэл мөн мэдэгдэл тайлбарыг хүлээн авсан албан тушаалтан дараах тохиолдолд албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч болно гэх хуулийн 8-5-д бол заасан байгаа. За 8-5-ын 1-д тухайн байгууллага нэгж эсвэл тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид тухайн албан үүргийг гүйцэтгэх өөр албан тушаалтан байхгүй. За мөн дээд чатны байгууллагаас өөр албан тушаалтан томилж ажиллах боломжгүй тохиолдолд зөвшөөрөх нь тийм үү. За дараагийн дугаар тухайн албан үүргийг гүйцэтгэхэд мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар шаардагдах ба за зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлсэн уг мэдэгдэд гаргасан албан тушаалтан зөвхөн энэ шаардлагыг хангаж байгаа тохиолдолд мөн албан үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч болох нэ. За ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуус нөхцөл байдал үүсвэл за тухайн албан тушаалтан уг нөхцөл байдлыг бичгээр цахимаар тайлбар хийгээд за эрх бүхий байгууллага албан тушаалт хөрвүүлнэ гэсэн байгаа тий. Түүний хүрээнд эрх бүхий байгууллага албан тушаалтан тухайн албан тушаалтны гаргасан энэ хуулийн 8-6-ад заасан тайлбар болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл за хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт үндэслэн энэ хуулийн 8-4-т заасны дагуу шийдвэр гаргах бөгөөд за хэрвээ шийдвэр гаргаагүй бол за ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэнд тооцох нэ. За албан тушаалт нь энэ хуулийн 8-1-д заасан ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл болон энэ хуулийн 8-6-ад заасан тайлбар нь бол олон нийтэд нээлттэй байх нэ. За хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг за мөн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасны дагуу хэрхэн гаргах талаар бас товч мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тэгэхээр энэ мэдүүлэг гэдэг үндсэн ойлголт бол нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах за мөн авилгын эсрэг хуулиудад бол тодорхой заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын хууль журмд заасны дагуу гаргах юм үндсэн мэдүүлэг гэсэн ойлголт байгаа. Энэ мэдүүлэг гэсэн ойлголтод бол нэгдүгээрт нь хувийн ашиг сонирхлын үржсэн мэдүүлэг, за хоёрдугаарт нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг. За мөн түүнчлэн тухайн ажил үйлчлэгийг эрхлэлтэй холбогдуулан гаргасан мэдэгдэл тайлбарыг бүхэлд нь авч үзэж байгаамаа. Тэгэхээр хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг буюу хас гаргах тий. За энийг бол хэн гаргахын тий хэрхэн гаргах юм бэ гэд энэ дээр бол бас товч тайлбарлая. За нийтийн албанд томилогдохоор нэр дэвссэн этгээд бол хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг нэгдүгээрт гаргаж өгнө. За дараагийн тухайд томилогдсоноос хойш ажиллаж байхдаа тухайн албан хаагч өөр албан тушаал төр орлон гүйцэтгэгчээр томилогдох. За өөрөөр хэлбэл мөн албан тушаалын тодорхойлолтод заасан чигүүрэгт нь өөрчлөлт орсон бол бүр цаашдаа гэдэг юм уу тухай бүр хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг зайлшгүй хянуулж иж тухайн ажил албан тушаалын чигүүргийг хэрэгжүүлэх нэ. За мөн
хувийн ашиг сонирхлын өрсөн мэдүүлгийг одоо авилгатай тэмцэх газрын одоо цахим хуудсанд хандаж мэдүүлээд баталгаажуулна. За байгууллагын эрх бүхий албан тушаалтан одоо уг баталгаажуулсан одоо мэдүүлгийг одоо тухайн одоо томилох бүхий албан тушаалтны одоо албан бичиг за батлагдсан албан тушаалын тодорхойлолтын хамт олон авилгын тэмцэх газарт хөргүүлэн одоо хянуулж хариуг авч одоо ажиллах нэ. За авилгатай тэмцэх газар хэрхэн хянах вэ гэхээр те. За уг мэдүүлэг илгээсэн одоо цахимаар илгээсэн мэдүүлгийг ажлын 10 хоногийн дотор хянаад за ашиг сонирхлын зөрчил үүсэх хэсэг талаар одоо томилох эрх бүхий байгууллага албан тушаалтанд одоо цаасаар албан бичгээр одоо мэдэгдэх үүргийг хүлээж за мэдэгдсэний дараа бол уг албан тушаалд одоо томилох процессын үйл ажиллагааг явуулах нэ. За хэрвээ ямар тохиолдолд одоо хувийн ашиг сонирхлын өрсөн мэдүүлгийг одоо хянуулахгүй байх одоо үндсэн одоо 3 тохиолдол байгаа. Нэгдүгээрт нь Монгол улсын одоо үндсэн хууль, за бусад хуульдаар одоо тогтоосон болцол одоо журам шалгуурын одоо дагуу сонгогддог албан тушаалд бол хувийн ашиг сонирхлын өрсөн мэдүүлгийг хянуулахгүй. За дараагийн дугаарт жирэмсний болон амралтын амралтаа одоо мөн хөгжлөн хүүхэд асрагч чөлөөтэй байх хугацаанд дуусаад уг одоо өмнө эрхэлж байсан албан тушаалдаа эргүүлэн томилогдсон тохиолдолд бол хувийн ашиг сонирхлын өрсөн мэдүүлгийг хянуулахгүй. За мөн түнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу урд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоогдсон бол одоо мөн дахин одоо хувийн ашиг сонирхлын өрсөн мэдүүлгийг одоо хянуулахгүйгээр уг албан тушаалдаа томилогдох нэ. За тэгвэл одоо хувийн ашиг сонирхлын өрсөн мэдүүлгийн одоо шийдвэрлэлтийг 23 оны эхний хагас чиглэлээр аваад үзвэл одоо нийтдээ одоо авилгатай тэмцэх газарт одоо 8629 мэдүүлгийг хянуулсан бол за одоо илт зөрчилтэй 13 мэдүүлэг за анхааруулсан одоо 393 мэдүүлэг за буцаагдсан одоо 97 мэдүүлэг байна гэсэн бас ийм статистик байна. За тэгвэл хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг одоо хэрхэн үнэн зөв одоо хуульд заасан хугацаанд одоо тайлбар нотлохоог одоо бүрэн эрүүлж одоо мэдүүлэх талаар бас тодорхой жишээг авч тайлбарлая. За үүний өмнө хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг болвол үндсэн одоо 3 нөхцөлд бол мэдүүлдэг. За хамгийн ихний дугаарт нь бол одоо шинээр албан тушаалд томилогдсноос хойш одоо 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон одоо хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг одоо гаргаж мэдүүлэх нэ. За дараагийн дугаарт жил бүрийн одоо 2 дугаар сарын 15-ны дотор өөрөөр хэлбэл хууль заасан хугацаанд тухайн жилийнхаа хөрөнгө орлогот орсон өөрчлөлтийг шинжилэн гаргаж өгөх нэ. За цаашдаа за нийтийн албан тушаалтан за тухайн одоо өөрийнхөө хөрөнгө борлон орлогот их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр мөн одоо их хэмжээний өөрчлөлт орсон хугацаанаас 30 хоногийн дотор одоо дахин одоо мэдүүлэх нэ. Өөрөөр хэлбэл за 1 сарын одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин одоо нэмэгдүүлсэн тэнцэх ба түүнээс дээш хэмжээнд өөрчлөлт орсон болвол их хэмжээний өөрчлөлт гэж үзэн 30 хоногийн дотор бас өөрийнхөө хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрчлөлтийг мэдүүлэхээр үлчсэн байнамаа. За ямар тохиолдолд нийтийн албан тушаалтны одоо хөрөнгө орлогын мэдүүлэгт одоо хяналт шалгалтыг хийдэг гэхээр үндсэн одоо 5 тохиолдолд бол хийж байгаа. За нэгдүгээрт одоо мэдүүлгээ хуулийн хугацаанд нь гаргаж өгөөгүй бол хяналт шалгалт хийх одоо үндэслэл болдог байна. Дараагийн дугаарт мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан бол мөн одоо хяналт шалгалт хийх үндэслэл болох нь. За мөн одоо хөрөнгө орлогынхоо мэдүүлгийн их усүрийг заагаагүй буюу түүнийг одоо хэрхэн олж авсан талаар хангалттай хэмжээнд тайлбарлаагүй бол хяналт шалгалт хийх бас нэг үндэслэл болох нэ. За тэгээд дараагийн дугаарт нь одоо мэдээж төрөлгөөлт хяналт шалгалтанд цогцсон болвол нийтийн албан тушаалтан одоо таны хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалтыг хийх бас үндэслэл байх нэ. За сүүлийн одоо дугаарт мэдээж өргөдөл гомдол мэдээллийн дагуу бол таны хөрөнгө орлогын мэдүүлэгт бол хяналт шалгалт хийх ийм одоо үндсэн одоо 5 нөхцөлд бол хяналт шалгалт хийхээр одоо хууль журманд туссан байх нэ.
За тэгвэл мөн одоо хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг одоо мэдүүлээгүй, хуцаа хоцруулан мэдүүлсэн, за үнэн зөв мэдүүлээгүй одоо тохиолдолд бол хүлээх одоо хариуцлагыг одоо мөн одоо хууль журманд бол зааж өгсөн байнамаа. Тэгэхээр энэ дэлгэцэн дээр харагдаж байгаачлан одоо 1 сарын цалин хөлсөд тэмцэх хэмжээний хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлээгүй буюу эсвэл одоо худал мэдүүлсэн бол за мөн түнчлэн хугацааг нь одоо хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх юм бол одоо сануулгах одоо хүртэл арга хэмжээг авах нь байна. За дараагийн дугаарт 6 сар хүртэл одоо цалин хөлсөлтөд тэмцэх хэмжээний хөрөнгө орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол за мөн түнчлэн удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 30%-аар буруулах одоо хариуцлага авах нэ. За мөн одоо түнчлэн 6 сараас 1 жил хүртэлх хугацааны цалинтай тэмцэх хэмжээний одоо хөрөнгийг орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол за албан тушаалын цалин хасах буюу албан тушаал бууруулах одоо хариуцлагыг журмалсан байна. За дараагийн дугаарт 1 жилийн цалинтай тэнцэх буюу түрээс хэмжээний хөрөнгө орлогыг за эсвэл их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй бол за мөн түвшлэг худал мэдүүлсэн буюу за уг зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах хүртэл ийм одоо хариуцлагыг бол хууль журманд одоо тусгасан байгааг бас та бүхэн анхаарах нь зүйтэй баха. За хөрөнгө орлогын хувийн ашиг сонирхлын болон одоо хөрөнгө орлогын мэдүүлгийн одоо маягтын хувьд одоо үндсэн одоо мэдүүлэг гаргагч түүний гэр бүлийн байдал за үүнд одоо мэдүүлэг гаргагч гэр бүлийн байдлыг за хувийн ашиг сонирхлын одоо хэсэгт болвол те мэдүүлэг гаргагчтай хамаарлах бүх этгээдийг за мэдүүлэг гаргагчтай нийгмэл сонирхолтой этгээдийг за мөн дүүжлэн гишүүнчлэл хуулийн этгээд удирдах зүйлийн гишүүн бол за төлөөлөл хэрэгжүүлсэн бол за бэлэг үйлчлэгээ өв залгамжлал хандив тусалцаа хөнгөлөлт гэсэн хэсэг за мөн өрсөлдсөн мэдүүлгийг хэрхэн яаж мэдүүлсэн бусад мэдээлэл тайлбар гаргасан тухайг бол хувийн ашиг сонирхлын хэсэгт за хөрөнгө орлогын хэсэгт бол мэдээж орлого, зээл, хөрөнгө, за барилга, орон сууц, байгууламж, тээврийн хэрэгсэл, за мал аж ахуй, газар үнэт эдлэл, урлаг, түүхийн одоо үнэт зүйл, за хадгаламж болон одоо бэлэн мөнгө, хувийн харилцах болон одоо төлбөрийн данс, одоо тухайн одоо тайлант хугацааны картын үлдэгдэл, за авлага, зээл, за компани нөхөрлөлд хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт, эрх патент, тусгай зөвшөөрлийг бол хамааруулан одоо бүрэн гүйцэд мэдүүлэх нь байна. За дэлгэцэнд харагдаж байгаа Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 2 дугаар хавцлалтаар батлагдсан албан тушаалтны одоо тухайн оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн болов загварыг харуулсан байна. Тэгэхээр энэ загвар жишээний дагуу одоо асуулга бүрийг одоо бүрэн гүйцэд одоо бүгэлж за нийтлэг гардаг одоо бас зөрчлүүдийг мөн одоо энэ улаанаар тэмдэглэсэн байгааг та бүхэн бас хөрөнгө орлогынхаа мэдүүлгийг гаргахтаа бас анхаарч эдгээр одоо алдаа тутагдлуудыг гаргахгүй за мэдээлэл олсон одоо орлого хөрөнгийнхаа одоо их үүсвэрийг одоо маш тодорхой тайлбарлах за мөн одоо гэр бүлийн болон одоо гишүүдийнхаа одоо орон сууц болон зээл за авлагуудыг одоо тодорхой бичгээр бас энэ загвар жишээ өсөлтийн дагуу бас үнэн зөв мэдүүлж за мөн түүжлэг сая одоо журманд заасны дагуу хэлсэн одоо тий хариуцлагын тогтолцоог бас сайтар одоо анхаарч хөрөнгө орлогынхаа мэдүүлгийг одоо бүрэн гүйцэд мэдүүлэхийг зөвлөж байна. За ингээд энэ хүртэл одоо сонсч одоо анхаарлаа хандуулсан одоо та бүхэнд баярлалаа.